Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжсэн ажилтны үндэсний нийгэмлэг төрийн бус байгууллага нийгмийн даатгалын сангийн санхүүжилтээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг Булган аймагт зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтанд 20 байгууллагын 80 орчим алба хаагчид хамрагдаж байна. Жил бүр нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлдэг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт Булган аймагт явагдаж байна. Энэ удаагийн сургалтын гол онцлог нь ажилтны түвшинд явуулж байгаагаараа онцлог юм. Өөрийгөө болон өрөөс бусдыг эрсдлээс хамгаалах анхын шатны мэдлэгийг энэ сургалтанд сууснаар олж авах юм. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр Булган аймагт энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт эхэлж байгаа. За энэ сургалтыг бол жил болгон нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлж, тендер шалгаруулж аймаг орон нутгийн зохион байгуулалтын нийтийн ач холбогдол сургалт. Энд бас аймаг ач холбогдол өгөөд хүмүүсээ бас бүрэн оролцуулах бас аймгийн удирдлагын түвшинд зохиод ач холбогдсон баяртай байна. За сургалтын гол онцлог бол ер нь хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтууд үндсэндээ 3 шатны түвшинд явагдах учиртай. Нэгдүгээр нь бол ажилтны түвшинд. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүмүүс яаж өөрийгөө болоод өрөө бусдыг аюул ослоос бодсошгүй эрсдэлээс сэргийлж хамгаалах вэ гэдэг асуудал бол номер 1 асуудал. Тийм учраас энэ удаагийн сургалтууд энэ ажилтнуудад зориулсан. Эргээд энд суусан хүмүүсүүд бол сая миний хэлдгээр ихтэй өөрийгөө эрсдэлээс хамгаална. Дараа нь бол өөрөө бусдыг хамт ажиллаж байгаа хүмүүсээ эрсдэлээс хамгаалах ийм одоо өргөн хүрээ хамарсан ийм сургалт болж байгаа юм. За ерөнхийдөө дараагийн сургалтууд энэ бүх байгууллагууд дээр одоо хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн ажилтнууд ажиллах ёстой. За энэ хүмүүсүүд арай тийм мэрэгсэн сургалтанд хамрагдах ёстой. За энэ чиглэлээр бол одоо бас нийгмийн даатгалын сангийн шугамар бүсчилсэн ийм сургалтуудад явагддаг. За Булган аймгийн хувьд бол зүгээр харьцангуй бас одоо судалгаанаас үзэхэд үйлдвэрлэлийн осол гэмтэд бол харьцангуй бага бусад аймагтай харьцуулахад. За энэ бол нэг талаараа одоо энэ аймаг орон нутгад ажиллаж байгаа төрийн байгууллагууд ер нь энэ үйлчлэгийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн бас өөрсдийн хариуцлага эдгэх санаачтай холбоотой. Нөгөө талаасаа бол бас аймаг орон нутаг ер нь байгууллагын түвшинд энэ хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой аюул ослоос урдсан сэргийлэх энэ чиглэлээр аймаг орон нутгаас тодорхой хэмжээний арга хэмжээ авч байгаа идэвхтэй гэж бид ингэж үнэлж байгаа. Сүүлийн жилүүдэд ихээр яригдах болсон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний тоо нэмэгдэж нийгмийн даатгалын сангаас олгох санхүүжилт жил ирэх бүр нэмэгдэх болсон. Булган аймгийн хувьд 2011 онд 120.8 сая төгрөгийн санхүүжилтийг үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний даатгалын сангаас олгож байсан бол энэ оны эхний 8 сарын байдлаар 156.5 сая төгрөгийг олгоод байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн анхан шатны мэдлэгтэй болж өөрийгөө болон өрөөл бусдыг эрсдлээс хамгаалснаар үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний даатгалын сангаас олгох санхүүжилт нь багасах юм а. Нийгмийн даатгалын хэлтэс өнөөдөр Монгол улсын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжсэн одоо нийгэмлэгтэй хамтарч төрийн болон төрийн бус байгууллагуудад бол сургалт зохион байгуулж байна. Энэ сургалтыг одоо нодлон болохоор Монголын үйлдвэрчний эвлэлийн төв холбооны сургалтын албатай хамтарч зохион байгуулсан. Өнөөдрийн одоо давтан сургалт маань бол төрийн болон төрийн бус байгууллагын 20 гаруй байгууллагын 80 гаруй одоо ажилчин албан хаагчид хамрагдаж өргөн хэмжээгээр зохион байгуулагдаж байна. Ерөнхийдөө хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар зөвхөн ажил олгогчтой даатгуулагч биш, эргэн бүхэн одоо мэдж байх үндсэн одоо нэг номерын гэж болохоор асуудал. Яагаад гэх юм бол бид хүнийг бэртэж гэмтгэхээс өмнө сургалтаа зохион байгуулж нэг өсөндөө бол үйлдвэрлэлийн осол мэргэжил шалтгааллах өвчтний сангаа хамгаалж бас хүмүүсийнхээ эрүүл мэндийг нэгдүгээр тавьж осол гэмтэлд орохоос өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор энэ сургалтыг зохион байгуулж байгаамаа. Бид бас өнгөрсөн 4 сард аймгийн хэмжээний хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг хөдөлмөрийн хэлтэс, халамж, цэцлэгийн тамгын газар хамтарч зохион байгуулсан. Ер нь эрсдэл өндөртэй аж ахуй нэгж байгууллагуудаа хамруулсан. Энэ үед одоо ингээд сүүлийн 5 жилийн судалгааг аваад үзэхэд нэг хүн үйлдвэрлэлийн ослоор өвдсөн нийгмийн даатгалын сангаас 300-400 мянган төгрөг гардаг байсан бол өсөж байгаа. 5-аас 10% өссөн байгаа бүр. 10 тохиолдол болтлоо өссөн байгаа. Тийм учраас өөрсдөө ажлын байрныхаа эрүүл аюулгүй орчинд бүрдүүлэх өөрийгөө эрсдлээс хамгаалах энэ сургалтыг бол зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж жил бүр
сургалтын зардлыг одоо үйлдвэрлэлийн ёслол мэргэжил шалтгааллах өвчний сангаас шийдвэрлэж ерөнхий газрын тендерээр одоо сургалтын албаа шалгаруулж хамтар зохион байгуулдаг болсон юм.